Шулуугаа хэлэхэд секси биш байсан. Маш амаргүй цаг үед. Амаргүй төмөр зам банк холбоог нь эзэгдгий. Хаяа. Ороо. Туммалаагаарыг хамгаал. Өдрийн хоолны зарлаас бас зардал гардаг учраас бол одоогоор зээлгүй амьдарч байна. Та улс төрийн намыг гэж үүх дүүхээр нь доромжилж болохгүй л дээ. Та бас ярих юм байна, ярихгүй юм байна. Арын өрөө подкастын 2026 оны анхны дугаар эхэлж байна. Тэгээд Око хоёрын яриаг сонсож байгаа хүн болгонд яг энэ цаг мөчийн мэндийг хүргэе. За Око сар гарan Монголд байхгүй байж байгаад ирлээ. Сайн явж ирвүү. Сонь сайхан юу байна да? Сайн явж ирлээ. Тэгээд Facebook орохгүй айгу сайхан л байлаа. Тэгээд Facebook-аас яг ингээд Монголын нөхцөл байдлыг харах юм яг сүндгч юм шиг санагдав л нэр ингэсэн. Чи утсан дээрээс бүр ингээд юуг нь устгацсан юм үү те? За би одоо бүр ингээд ашиглахгүй амар олон сарлж байна. Харин тийм үү. Чамаг байхгүй нөгөө улс төрийн янз янзын юмнууд болж байгаа шүү дээ. Ингээл сонин шийдвэрүүд гараад нэг юм хэрүүлтэй өдрүүд байдаг шүү дээ. Тэгээд тэрний нөгөө мэдрэмжийг байнга чамтай хуваалцаад ингээ нөгөө одоо дотор байгаа юм аа нөгөө ингээ хуваалцах чинь бас айгүй стрессийг тайлт юм билээ шүү дээ. Тэгдэг байсан. Тэгээ чамаг байхгүйсэн чи ганцаараа стресс чинь бас жоохон бачимдчихийлээ шүү. Окей, наадах ч одоо тэгээ подкастер л сайхан бөөндөө бачимдаж яриа. Харин тийм угаасаа айгүй ярилцчихээж нэг нь юу гэж харж байгааг ингээ сонсч ээж бид нэр айгүй олон зүйлийн юу шалтгааныг ч гэх юм учир зангилааг тайлах юм билээ. Ганцаараа стресстэй л пост бичээд тахаасаа илүү. Тэгээд арын өрөө энэ подкастын зорилго нь чинийг тайлбарлаа өгч тээ. Яг ингээд зорилгодоо ингээд амар хүрхгүй л бах те шууд ингээд юу гэдэг нэг зорилго тавиал тэрний хараас ингээд тасыг л хүрхгүй л бах. Яг гэвэл эн чинь залуучуудын үзэл бодлохгүй. Битэрт одоо ямар нэг хүлээл тавиал битэрийн ярьж байгааг чеклээл те ингээд одоо баримт нотлохоо хийт ч юм уу тэгээд авах бол шаардлага байхгүй. Зүгээр юуны тулд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа үлээ. Юуны тулд нь улс төрийг гаднаас нь хараад бас жоохон нийгэм идэх вэ штэ улс төрийн салбарыг сонирхох. Тэр болгоныгоо залуучуудад тайлбарлаж өгөөд одоо ерөнхий тэнд юу болоод байгаа юм бэ? Үйл явдал яаж эргээд байгаа юм бэ? Тэ ямар систем донд бид нэр амьдраад байгаа юм бэ гэдгийг тайлбарлаж өгөөд тэгээд давхар одоо үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх тэ одоо төрөөс ямар шийдвэр гарч байгаа юм тэр миний амьдралд яаж нөлөөлж байгаа манай компанид яаж нөлөөлж байгаа залуучуудад яаж нөлөөлж байгаа юм бэ гэдгийг л нийн нуугу сайхан ярилцаад магадгүй зарим хүнд хараагүй үнцгийг нь хоёулаа хэлж өгч болно ш. Эсвэл хоёулын яриаг сонсож жоод хин нэгэн хүн зөв үнцгийг хоёуланд нь тайлбарлаж хэлж өгч болно ш. Тэгээд энэ арын өрөө подкастаа хийхээр шийдсэн юм бит хоёр. Нөгөө нэг залуучууд угаасаа тэр болгон улс төрийг сонирхож угаасаа амжихгүй ингээд хүн болгон угаасаа бас сонирхогч аль байхгүй тодорхой хэмжээний мэдлэгтэй л байх ёстой. Тийм учраас нөгөө нэг яг энэ салбарт нь ажиллаж байгаа одоо сэтгүүл зүйн салбар яад өрөвдөх засвал гэдэг үлээ тий. Тийм учраас бас яг улс төрийн шийдвэрүүдийг яг анх гаргаж байгаа одоо их усүр нь хааны ямар учраас гаргаж байгаа тэр дунд болоод байгаа нюанс нь юу болоод байгаа гэдгийг одоо аль болох залуучуудад ойлгуулах тий. Тэр нь өөрийнх нь шийдвэр гаргалт болон улс төрийнхэн болон тэр шийдвэр гаргагч нараас одоо нөгөө нэхэх ёстой шаардах зүйлсээ шаардуулахын тулд энийг аль болох юм чөлөөтэй подкаст болохоор зорж байгаа шүү ер нь битэр. За тэгээ явандаа хүрэх баха. За намайг байхгүй сар гарны хугацаанд юу болчихвоо? Яг үннийг хэлэхэд ерөөсөө сөхөө өгөөгүй. Одоо ингээ хүн 50 ажиллаа хийгээд гэртээ очоо гэр бүлдээ цаг гаргаад тэгээд ингээд олж байгаа мөнгөөрөө хүнсээ аваад тэр хүнсээрээ хоол хийж идээд ингээ 50 амьдрах ерөөсөө сөхөө байгаагүй заяа. Яаж яагаад ингэ мэрэгжил маань сэтгүүлч тэгээд яалтч хүний редакцаар энэ нийгмийн харилцаанд оролцож байгаа юм болохоор айгүй олон үйл явдлууд болсон заяа. За тэгээ энэ хотын даргын хэрүүл байна, туулын хурдны замын хэрүүл байна тий. Ингээл хүн болгон бүх сэтгэлдээ ингэ бичээлсэн заяа. Тэгээ ингээ фэйсбүүкийн өмнө нэг юм байдгүйсэн шүү дээ. Нэг 1000 лайк авчвал хандлт өндөр байна мэн гэдгүйсэн шүү дээ. Одоо л бүр ингээ утгаа алдсан заяа. Бүр 10 хэдэн мянга 30 хэдэн мянга зангаараа заяа. Тэгэл нэг хүн гарч ирэл нэг хүнийг муулчих шүү дээ. Одоо би чам дургуй байлаагаад наа Око чи юм шүү дээ. Одоо юу гэдгийг чиний хувийн юмнуудаар ч ингээл ямар нэгэн чамаг мяасан бичиж штэ тэгээд 30 мянган лайк заяа. Ер нь бол ингээ чамаг явсан ягуур фэйсбүүк орохын аргагүй маш олон сэдв хайж өгсөн сошиал руу. За тэгээд улс төрд бол ерөнхий сайд солигдсноос хойш үйл явдал болоогүй. Хэрүүл маргаанууд бол ингээд фэйсбүүкэд байнга буцалсан. Яг нэг шийдвэр гараад тэр шийдвэр нь яг бидний амьдралд ингээд мэдрэгдэхүйц байгаад ч юм уу те эсвэл яг нэг татварын хууль нь яг нөөт нь 5% 1% болоод ч юм уу нийгмийн даатгалынх нь одоо шинжилсэн найруулга нь ороод ч юм уу эсвэл татварын хууль нь ороод батлагдсан юм юу ч байхгүй. Иймэрхүү л нэг сэдв өдөрт гарч ирдэг 7 хоногт нэг сэдв гарч ирдэг. Тэгээд тэрний ихсэг гэж намжичдаг дараагийн сэдв ороод ирдэг. Яг хуу туулын урдны замын төсөөл бол зогссон. Тэгээд одоо мэдгүй өнгөрсөн 5 дахь өдөр би яг номын баяртайгаа бужинжил хэлээ л да. Хүчин шавхарлуу гүйгэнд ерөнхийсэд баахан хэвлэл авч явбал тэгсээ гүйгэнд мах алга болол тэгэл өчигдөр Нямбатар огцорхоор болол нэг сайхан хэрүүлийн лав яваал. Тэгээ өнөөдөр
огцруулаад албан тушаалыг нь авахаар засгийн газрын хэрэг эрхлэхийн сайд нь учиргүй очиж өрөөд авч илээ. Тэгээл дахиад хэрүүл үргэлжилж байгаа. Тэр нөөцийн махныг 2 компани хийнийх байсан бас нэг улс төрчих байсан гэл. Иймэрхүү юм болсон байна да. За тэгвэл одоо энэ дундаас заяа бид нар ингээд яах хэвээр энэ хэрүүлээс хэрүүлийн ард явах хэвээр юм уу? Тэ яг энэ дундаас залуучууд яг юу ойлгох хэвээр юм? Тэ энэ нюанс нь яг юу болоод байгаа? Зүгээр энэ болгоныг хүмүүсийн ярьж байгаа шиг тэ нэг хэрүүлээс хэрүүлийн хооронд тэр улс төрчөөс улс төрчийн хооронд биднэрт хайж өгöd байгаа зүйл юм уу? Тэ яг энэ дундуур чи хүн эрүүл саруулах ханаар юмыг ойлгомоор штэ. Яг юу болохгүй байгааг би одоо юу гэх юм дуурмаар нь эсэргүүцмээр нь тэ шаардлага тавьмаар юм арт иргэн хүнийхээ хувьд. Нөгөө талаараа юуг нь дэмжих ёстой юм. Тэгэл ингээд яг фэйсбүүкээр харах юм бол галзуу хүмүүсийн өдрийн тэмдэглэлтэй ингээд дайн шиг болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ дунд эрүүл ухаантай хүмүүс байгаа шүү дээ. Мөрөөрөө ажиллая гэж явж байгаа хүмүүс байгаа. Тэр фэйсбүүкийн хэрүүл рүү орохгүй хүмүүс бас байгаа шүү дээ, тий. Тэгэхээр ингээд бид нар бас ингээд нэг юм улс төрөөс залхамааргүй байгаа байхгүй. Бас халширч алгуулмааргүй байгаа учраас яг энэ дундаас нюансаар нь одоо би ингэж л бодож байна л да. Болсон үйл явдлуудыг одоо дараалтад нь яваад яг хаанаас ямар нюансууд ороод ирчих вэ тий. Тэгээд зөв байсан юм уу буруу байсан юм. Зөв бурууг бас бид нэр одоо хэлж мэдэхгүй. Гэхдээ юу болсон гэдгийг л яг хүмүүс эвтэйг нь тайлбарламаар байгаа байхгүй. Тэгвэл нэг хэрүүлээс нэг хэрүүлийн араас бол энэ салбарт нь байгаа би ч ойлгохгүй юм л заримдаа бол. Тий. Бүр ингээд эхнээс нь нюансаар нь явъя гэхээр ийм байхгүй. Зүгээр Монгол ардын намын л маргаан байхгүй. Одоо бид нар ингээ үйл явдал болгоны бичээтэй за ингээд замнаш төр унсан юм байна. За ингээ учрал гарч ирсэн юм байна. Учрал чөлөөлөх байгаа юм байна. Тэгсэн чинь учрлын хүмүүс одоо орой арх ууж тендер мендер авахлах гээд байгаа юм байна. Тэгүүлэхгүй гэл те. Тэгсэн Янбаатар ажил хийж байгаа юм байна. Тэгсэн чинь Янбаатарын албан тушаалыг нь одоо тэр нэг нөгөө Баян зүрхийн ах чинь билээ тэр авах гээд байгаа юм байна. Тэрний хүмүүс нь талбайн гадаа жагсаад байгаа юм байна. Талбайн хүмүүс нь үгүй гээл те. Тэгээ шинэ засгийн газар бүрдсэн чинь чи санаж байгаа зү те. Одоо бид нэр ер нь энэ сайдныг мэдэхгүй танихгүй. Тэгээ нөгөө дид сайдуудаа бүүн юм болоо томилсон. Тэгээ бүгдийг боловлцсан. Тэгснэ 3 яг ингээд чи үүргийн сайд үлдээсэн байхгүй. Тэгсээс сүүлд нь коп болох ч юм чи байгаль орчны сайдыг нэмэх хэрэгтэй байна. 4 сайд болгоцсон. Тэгээ одоо тэтэр юу хийж байгаа мэдэхгүй. Одоо нэг хэсэг ингээд бүх хүнийг таньдаг орд руу ороо мэдээлэл авахд арай ил тод байсан болвол одоо тийм байхаа болцсон болохоор надад ганцхан фэйсбүүкээр мэдээлэл авахгүй. Би яг одоо уцаа залгаад яамны үүдэнд очиод энэ сайдаас ийм мэдээлэл авах гэсэн юм а гэвэл надад өгөхгүй шүү дээ. Тэр шиг тэнийг юм байхгүй. Би орд руу ороод өрөөнийг нь хаалгаж тогшоод сайн байна уу? Энэ талаар ингээд танаас байр суурь авъя. Юу болоод байгаа юм бэ гэвэл хариулж өгөх, их сурвалж, сайд гишүүн байхгүй. Нөгөө л нэг ярьдаг хүмүүс ордон дотор байгаа. Бид нар ч уулна ордны үнэлэхтэй сэтгүүлч тийм. Тэгээ би тийш орохоосоо өөрөө халшраад байгаа байхгүй. Одоо чиний хэлдэгтэй залхамааргүй байна. Халшрамааргүй байна үнэн. Гэхдээ яг өнгөрсөн намраас эхлүүлээд тэ одоо оюун эрдэнэ ерхий сайд унаад араас нь занааштар гарч ирээд унаад учрал гарч ирээд би энэ болгоныг зүгээр л Монгол ардын намын маргаан л гэж харж байгаа байхгүй. Энэ Монгол ардын намын доторх л алаан шүү дээ. Тэрнээс бид нар юу буруу хийсэн те бид нар тэгвэл амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Тэр намынх нь нэгнийг намнах гэж олон нийтийн ивэн харимтлаг ингэж боснуулж байгаа байхгүй. Тэгэнгүүт би ингэж бодод байна. Одоо нийтийн эмх замбрааг алдагдуулах тэ залуучуудын энэ эх орондоо амьдрах энэ хүсэл эрмэлзлийг ингэж унтраах, шантраах энэ бол мөнгө эдснээс илүү гайтай үйлдэл байхгүй. Бид нар бол одоо ингэ хүнд гай болохгүй амьдрыг л нэгэндээ аяг уриалдаг шүү дээ. Хүн төвөг утахгүй амьдраараа, хүнд гай болохгүй амьдраараа. Тэгвэл энэ чинь нэг намын хүмүүс албан тушаалаа булаацалтаад бүтэн үндэстэнд гай болоод шүү. Тэ? Тэнгүү за ойлгоё. Тэ? Яриад өгөлдөө хэлээд өгөлдөө гэхээр их сурвалжийн хомсдолд орчоод юм л да. Тэнгүүд буцаал нөгөө нэг нийслэл нь юу болоод байгаа, засгийн газар нь юу болоод байгаа, улсын хурал нь юу болоод байгаа юм, сөрөг хүч нь юу болоод байгаа, хүн нам нь юу болоод байгаа, ардчилсан нам нь юу болоод байгаа ингээд ухаж түнхөхтөр очиж байгаа юм. Тэгэхээр мухардаад байгаа гэж би харж байна. Ер нь бол миний ингээд бодож байгаа бол аливаа нэгэнт нөө мэдээлэл хаалттай өгцсмаа ер нь дарангуулал тогтцоо хэлбэрлэл гэж боддог л та би. Яагаад гэвэл тэ үнэхээр ингээд юу болоод байгааг ойлгохыг гээд тэ одоо хүн сэтгүүлч очиод асуухад тэр хүн хариулах одоо тухайн албан тушаалтай хариулах хэрэгтэй байхгүй тий. Яагаад нийтийн албан тушаалт бол хариулах хэрэгтэй. Буцаагаад одоо юу гэнтэй тэгжиж одоо арт иргэдэд юу гэнтэй ойлгомжгүй байдал үүсэх тусмаа хүмүүс төгшүүр өсдөг байхгүй. Одоо надад ч гэсэн ингээд амар ядаргатай төгшүүр байна. Ингээд бүх юм ойлгомжгүй байхаар би бизнес хийх ёстой юм уу, хийх ёсгүй юм уу? Тэ энэ ер нь яах ёстой юм ч юм уу? Та өдөр ч гэсэн одоо ингээд нэг юм ялангуяа залуучуудад тэ ийм ойлгомжгүй байдал байгаа байхгүй. Ирээдүйдээ итгэх итгэл нь болон ингээд тодорхой байдал ингэж байж ш надад ирээдүгээ би төлөвлөхтэй амьдралаа төлөвлөх цаашдаа яах юм те гэдэг зүйлс ингээд байх хэрэгтэй байхгүй. Энийг би ийм мэдрэмжтэй аягүй удаа явж байгаа байхгүй. Тэгээ сүулдэ би л өөрийгөө болохгүй нэ гэж бодоод л байсан чинь
үнэхээр ингээд нийтээрээ имтрэмж байгаа байхгүй юу? Тийм юу ч тодорхойгүй. Тийм. Тэнгүүдээ нөгөө талаар юу гэхээр одоо мэдээллийг ямар хүмүүст өгöd байгаа гэхээр ердөөсөө мэдээллийг зориуд л өгдөг. Одоо юу гэх юм те хэрэгтэй мэдээллийг хайж өгдөг гэдэг нэг юм болчиход байгаа байхгүй тий хайж өгдөг гэж ярьж байгаа. Шаардлагатай болвол тэр мэдээлэл өгөн тий. Тийм. Нөгөө талаараа бас юу вэ гэхээр одоо юу гэх юм те сэтгүүлс нам хашраацсан гэдэг байгаа тий. Тэгвэл хашраад яатсан тэд нар тийм үстэй. Нэг бариад гүүгээлээдсэн. Тэ эсвэл нөгөө нэг жоохон яг уу бас нэг юм дутагдaltaй талууд байгаа л да одоо нөгөө ярианыхын дундаас тастаад ингээд нэг явуулчихаар ингээд нэг амар тэр хүн тэ тухайн нийтийн албан тушаалтан ч юм уу эсвэл тухайн юугүй байдалд орчдөг, буруугаар ойлгогчдөг юм байгаа. Гэхдээ тэрийг засаж залруулж болдог. Тэ би ингээгүй тэгээгүйгээд нийтийн тухайн албан тушаалтан хүн ч юм уу тэ бүтэн бичлэгээ аавь ингээд тгийг бас хилам хийгээд явж байгаа л штэ. Ингээд биднэрт тодорхой байдал гэдэг амар чухал ус агаар мэт дутагдж байна. За нэг талаар юм. Хоёрдугаарт бас би сүүлийн үед юу бодоодсон бэ гэхээр энэ бүх зүйлс ингээ бодсоохгүй ингээл Нямбатар одоо ингээ лайв хийж дээ, лайв хийгээл ингээл учрал одоо намайг одоо тий нийслэл ингээд одоо мөнгөтэй байгаад ажил хийдэг газар мөнгөтэй байдیں۔ Одоо тий нийслэлийн дансанд одоо 700 тэрбум төгрөг байна ч юм уу тий одоо нөгөө юуны актив дансанд гэсэн үг үстэй 700 тэрбум төгрөг байна. Тэгээ би өстэй ажил хийж ин гэл байгаа тий. Тэнгүүд за окей. За жишээ нь Түнгүүд Нямбатар тэгээд байгаа байхгүй тий. Нямбатар одоо ингээд Монгол артын нам одоо энэ юуны дараагийн сонгуулийнхаа санхүүжилтийг хийх гээд байна. Нийслэлийн одоо энэ төсвүүд рүү те энэ том мега төслүүдийг зогсоож ингэж гар дүрж авах гээд байна гэж ярьж байгаа. Тэгэнгүүт нь л учрал тэндээс нэг юм яриа л те одоо жишээ ингээл ерөнхийдөө ингээл зодооны ингээд дөрүүд өөрчлөгдөөл яваад байгаа сте те ингээд тэгэхдээ би ингээд бодчихсон. Би эхэндээ энд нь ингээд авцсан яваад байхгүй. Нэрээ чиний буруу юм тийм ч юм уу бодсон. Гинт би эднэр чинь бүгдээрээ нэг л нам штэ гэдгийг ойлгоод хүүе та нар чинь сүүлийн одоо юу гэх юм те 26 жил засаг барьж байна тий. Сүүлийн 26 жилийн ерөнхийдөө засаг барьж байгаа. За энэ дундуур нь арчлан нэг удаа засаг барьсан, хамтарч нэг барьсан ч юм уу тий. Нэг иймэрхүү л юмнууд байна. Тэгж яхад энэ нам бол бүр утгаа алдсан юм байна тий. Энэ намын систем бол энэ улс орныг одоо мөхөх хэмжээний тий үндэсний аюулгүй байдал халдах хэмжээний болцсон юм байна гэж гинт би бодсон байхгүй. Энэ одоо тэгэнгүүл одоо нөгөө төрхөөлөд нь орч ирэлтэй энэ арчлан намын хэдрэг. Арчлан намыг ч гэсэн бид нэр шүмжилдэг байгаа шүү тий. Яг наадхан дээр ч аахгүй би нэг юм хэлье. Ийм баггүй. Ирэх барьж байгаа тийм 20 жил тасралтгүй ирэх бариад энэ хотын энэ Монгол улсын бүх өнцөг булан бүрд артын намын хүн эзэн суудсан тийм. Тэгээд тэр хідэл хоорондоо өөрчлөгддөг энэ нийгэмд бид нэр их барьж байгаа намыг ярихгүй тэр гудамжинд байгаа артсан намыг ярих юм уу тийм шүү дээ. Үгүй би энэ дээр гайхаад байгаа байхгүй. Яг ингээд тухайлан бол хүнийг доромжлохгүй байгаа шүү дээ бид нар бүгдээ монгол хүмүүстэй айл намаач байсан монгол хүмүүс монголчууд ингээд хоорондоо эвтэй сайхан амьдрах хэрэгтэй гэдэг үзэл санаа нэр хоёулаа байнга нэгддэг шүү дээ бид нар ардын намын ч найзуудтай ардсан намын ч найзуудтай хүн намын ч найзуудтай бүгдэнтэй нь хүн шиг л ханддаг нийгмийн системийн тухайд ярих юм бол сүүлийн жил засаг барьсан намын үйл ажиллагаа бид нар шүүмжилнэ үстэй тий 2020-оос 2024 оны сонгуулийн хооронд Монгол Ардын нам энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд сонгуульд ялаад засгийн газраа байгуулад эхэлсэн тий. Одоо тэгээд засгийн газар нь 2 удаа унаад 3 дахь засгийн газар дээр байна. Тэгээ өнөөдөр бид нэр махыг 35 мянган төгрөгөөр авч идэж байна. Тэгэд стресстэй жаана одоо бидний буруу юм уу? Энэ дээр одоо чинь трол ажилласан ч гэсэн жоох ухаантай ажилламаар байгаа байхгүй тий. Мал юм яриа л нэг хоёр шиг дүр тавьчаал тий. Интлиг нь ярихаар чи интлих юм байна гээл. Интлиг нь ярихаар чи иртлих юм байна гээл. Хүүхэд шиг би бүр бодод байгаа. Одоо трол гэж үнэхээр байгаад ажилуулад үнэхээр цалин өгдвөл тэдэрэн жоох сэтгэлтэй усаасаа гэж бодоод байгаа байхгүй. Одоо ер нь бол биднэрт яг эрүүл ухаан гэдэг зүйлэл усаагаар хэрэгтэй. Яг бол бид нарыг бас нөгөө энэ тархийг амар бохирдуулсан байгаа байхгүй. Сүүлдээ ингээ хин нь юу болоод байгааг мэдэхгүй яг тэдний ингээ нөгөө юм шуурганд нь ингээ өртөжгүй гэдэг байгаа байхгүй тий. Яг нэг хэрүүлээс нэг хэрүүл рүү өсрэл нэг юм рүү өсрэл тий. Ингээд байгаа байхгүй. Би сая ингээд Америкт тахтаа ингээд харлаа л та. Нөгөө Сан Францискод байсан байхгүй. Тэгсэн чинь одоо тэрний хотын дарга нь ингээ mayor гэдэг нь шүү дээ тий. Тэнгүүд хотын даргынх нь ингээ инстаграмыг би ахав даас ингээ очиал ингээ за энэ Америкийн систем яа гэм бэ тий. Залуучууд яаж амьдардаг юм бэ? Цалин хөлсөн хэд юм бэ гэм бэ? Хүнсний үнэ нь хэд юм тий. Ажил одоо олдох нь хэрэг энэ төр гэл ингээ бас би ч ингээ бодно шүү дээ. За энд нэг сургуульд ч ингээ сурчий. Хүн чинь бас ингээ залуу хүнс ч ингээ зөндөөл бодлоо шүү дээ. Тэгээд би угаасаа Монголда өөрөө ингээ нүүн жоохон нийгмийн идэвхтэйж байсныг ч хэлэх үү. Тэнд очиод ингээ
тэр юмнуудыг би амар хурдан сонирхож байгаа байхгүй. Тэгээ сонирхож байгаа хугацаанд би хотын даргааны Instagram ингээд тэр тухайн хотын нөгөө мэдээлэлээ дамжуулдаг сувгууд ингээд харсан байхгүй. Тэгс чи тэнд ийм юм бэлээ. Бид нэр харьцуулах юмгүй болоод ирэхээр нөгөө хүмүүсийн тархинд ингээд угаалтанд авчт юм байлаа. Одоо жишээ нь Нямбатар ингээл те би ажил хийж ингээд нөгөө юм хороо хошооны ч юм уу те. За яг мэдээж ингээд явж байгаа төслүүд те том төслүүд метро ч юм уу те ингээл юм хийх гэдэг нь ойлгож байна. Гэхдээ тэнд очиод ингээл нэг борчуур нэрвэл нэгэнд очиод ингээл би юм хийж ингээл хэрүүлгээл загнаа л гэж штэ. Тэгсэн чинь би тэрийг нэрэл хөрөх юмтай ажил хийх гэдэг юм байна гэж боддог гэсэн заяа. Энд авах чинь би хаях чинь би заяа. Гэхдээ бид нар ийм бодолтой ийм бабл бүр орсон юм лээ. Нэрийн хүн ажил хийх гэдэг нь бид нар яах гэдэг тий. Үгүй бид нар яагаад цагнуулаад тэр хүнд байх хэвтэй. Тэр хүн нийтийн албан тушаалтан тэр хүн ямар нэгэн байдлаар ч юм уу тий арт иргэдэд доромжлох хэн нэг одоо ёс зүйн асуудалтай ордог ч юм уу тий тийм тохиолдолд одоо бусад өндөр хөгжилтэй орн чинь огцордсон шүү дээ. Тэгж яхад манад бол одоо бүр дундаа ороод одоо загийнхын хэвийн үзэгдэл болоо доромжлуулах нь хэвийн үзэгдэл болоо тий тэнэг малууд болоо троллууд болоод өөрийг нь муулсан болгоно тролл болоо тий ингээл ийм болоод улс орныхаа дайсан болж байгаа юм шиг нөхцөл. Тэгэнгүүт за буцаа ярианд ороход заяа. Тэгс чи тэр хотын дараа яа гэм гэж би ингээ анзаарахгүй юу. Тэгсэн чинь Сан Францискод чинь нөгөө нэг одоо ерөнхийдөө ийм юм байна. 700-аас 800 мянган хүн л амьдард юм байна яг тэр хэсэгтээ заяа. Тэнд нь болохоор ихэвчлэн ганц бие тэг ингээд эсвэл яг үйлчлэгээ ингээд нөгөө тэндээ бизнесээ эрхэлдэг тиймэрхүү хүмүүс. Тэгээд тэн чинь нөгөө дараачийн захируу хөндөй гэж ярьдаг учраас ихэвчлэн технологийн компаниуд, AI-ийн компаниуд эдэр байгаа хгүй амар их стартапууд байдаг. За тэрнийгээ дагсан технологийн компани ажилчид болон тэдгээр үйлчлэгээний байгууллага ажилчид эдэр ингээд байгаа. За ерөнхий ингээд тэнд ингээ юм харангууд. За тэнгүүдээ өдөртөө 2-3 сая хүн тэр SF дээр чинь ингээ ажиллаж амьдраад ингээ буцаа ингээ тараад алгуулдаг. Тэр нь ингээ Bay Area гэдэг хэсгүүдээрээ тэгсэн чинь тэнд яаж юм гэсэн чинь хамгийн нэгдүгürt миний амар гой санагч юм гэсэн чинь тэр mayor нь яагаад тэр хүмүүс дунд амар алдартай юм гэсэн чинь SF-ийн иргэд дунд яагаад алдартай юм гэсэн чинь сая нэг яагаад тэр нөгөө Minnesota-д нөгөө ICE гэ байгууллага буюу immigration-ий тэр байгууллага нөгөө нэг ороод ингээл хүмүүс буудаал Америкийн иргэнээ хүртэл буудаад нэг боо юм болсон шүү дээ. Цагаачдыг барьж ингээд тэгсэн чинь SF рүү орох гэсэн юм тэр IC одоо ороод цагаачд одоо ингээд аявих байна одоо баримтлан ингээд тэгсэн чинь тэр Mayor Trumpтай ингээд дийл хийсэн гэж байгаа байхгүй юу. Trumpтай дийл хийхдээ юу ч одоо ингээд хэлцээр хэлсэн бэхээр ковидын дараа манай Сан Франциско дүнгижэд эзэн засаг сэргэгч байна. Тэгээд одоо энэ Миннесотад байгаа тэр IC-ийн ингээ ороод ирчих юм бол энэ эдийн засаг илгээрээ гэвтлээ энд хүн одоо байха боллоо тийм учраас бити ингэж гэд ингэрэнгууд Трамп ч өөрөө бизнесмен хүн учраас тэрийг шууд ойлгож байгаа байхгүй. Хүнтэй ойлгодог хэлээр нь ярьж байгаа байхгүй амар ингээ тохиролцоож байгаа. За тэгсэн чинь тэрэнд нь хүмүүс амар баярлалтай юм байна заяа. Тэнгүүдээ тэр хүний би ингээд одоо сошиал хайгуудын дагаал ингээ харж байгаа тэр хүн яадаг хөр өрдөөсөө л ингээд ярьдаг заяа. Манай энд нэг ийм бизнес нэгтлээ тий ийм таконы газар нэгтлээ ийм одоо жижиг дунд үйлдвэрлэл нэгтлээ энд ийм нэгтлээ тэн дээр өөрөө очиж тэрийг ингэж бүгдийг ярьдаг заяа. Тэнгүүдээ жижиг дунд үйлдвэрлэл гэдэг бизнес гэдэг энэ эдийн засаг гэдэг тий мөнгө орж иж орлого орох хүмүүс одоо тэр худалдаа наймаа эрхлэх тэр гэдэг бол бүр амар чухал шүү гэдгийг ингээд тэр хүн бүл ингээ ойлгоцсон хүн байгаа байхгүй тий зүгээр л татвар аваад манай нүрхэнтэй хотын дансанд $100 байна, тэрбум төгрөг байна гэж ойлгохоос илүү одоо эдийн засаг гэдэг чинь ингэж явдаг шүү дээ тий. Одоо нэг хамгийн хар ухаанаар тайлбарлахад альва одоо өөрх одоо нэг үйлдвэрлэгчтэй одоо үйлдвэрлэл хийлээ. Би тэнд хүмүүс ажиллууллаа тий. Тэгээ бараа бүтээгдэхүүн зарлаа хүмүүст бараа бүтээгдэхүүн зарлаа тэгээ цалин өглөө тий. Тэнгүүд энд байгаа өөрх худалдаа авалт хийлээ. Тэгээ тэр мөнгөтэй хүмүүс ч худалдаа ер нь эдийн засгийн цикл чинь ингээл хамгийн наацхаар ингээд 3 тэгэл энд 3 оролцогчтой ч юм уу 2 ингээл одоо энэ цикл ингээд тасралтгүй эргэлдээл тий. Тэлэг тусмаа бид нар орлоготой болдог. Хүмүүс ингээд одоо юу гэнтэй хямрал нүрлэгч шүүгээд мөнгөө хумаал тий ингээл цаашаа орох тусмаа яг энэ дундаж давхрах буюу тий ерөнхийдөө нөгөө нэг одоо бид нар гэсэн үг шүү дээ тий ингээд нэг юм хадгаламжгүй өөрийн гэсэн байргүй тий дээрэс нь ингээд нэг аппликейшны зээлтэй ч юм уу тий энэ хэсэг хүмүүс шууд ядуурлалын түвшин рүү ордог байхгүй бид нар бол хамгийн эмзэг бүлэг байхгүй эдийн засгийн хувьд нийгмийнхаа хувьд тэр хүмүүсийг эмзэг бүлэг гэж нэрлэдэг юм бэл тэнгүүд шууд ядуурлал руу бид нар ороход бэлэн заяа тэнгүүд энийг яаж буцаагаад ингээд хэлэлдэг гэсэн чинь төрөөс одоо ингээд би тэр хотын даргын хийгээд байгаа юм зүгээр бодсон байхгүй тэр хотын дарга болохоор яаж байгаа хэрэг бид нар жижиг дунд үйлдвэрлэгч нарт ингээ бизнесийн зээл ингээ маш сайн олгож байгаа шүү гэж маш сайн олгож байгаа шүү $50,000 те ингээ $30,000 $100,000 зээл ингээ ер нь ямар ч ингээ бараг л ингээ ерөнхийн хэдэн бичиг баримтаа шаардчихлан амар хурдан олго. Та даунтаунд бизнесээ нээх юм бол те одоо
тэдэн мянган долларын зээл олгоо шүү өдр гээл те. Даунтаун ягаад гэвэл тэнд нэг жоох нөгөө homeless болон хар тамхи хэрэглэдэг хүмүүс эдэр ингээд нэг сүүл жоох үүрлцэн байгаад тэгээ тэр хэсэг жоох аюултай хэсэг болсон юм л та. Түнгүүд тэр homeless-уудаа ингээд одоо гаргаад арга хэмжээ аваад тэднэрт өгдөөсөн тэр нөт тэтгэмжтэй татаасуудыг ингээд байхгүй болгоод тэгэнгүүтээ хар тамхи одоо хэрэглэж байгаа хүмүүстэйгээ ингээд байхгүй болгоод тэр хавийн гудамжаа цэвэрлээл ингээд бизнесүүдийг сэргэж байгаа байхгүй. За тэгээд яагаад ирж байгаа юм төрөөс зээл аваад мөнгөтэй болоод бизнес хийж байгаа хүмүүс яах юм ингээд ар гэрээ худалдаа авалт хийн штэ. Худалдаа авалт хийгээд ирэнгүүт би дараа чинь би мөнгөтэй болж штэ. Тэнгүүд эдийн засаг ингээд тэлж байгаа байхгүй Сан Францискогийн тэр эдийн засаг ингээд хүмүүс нь ингээд мөнгөтэй болж эхлэе тэлж эхэлж байгаа байхгүй хүмүүс нь гоё. Тэгээд манай энэ тэгтэл яаж юм хотын дарга ингээд нэг юм за яа Нямбатрыг бахан болсон дууралчлагдах зүгээр л надад төрсөн сэтгэл нь тэр ихгүй угаасаа тэгэнгүүтээ би тэгээд энэ бусад улсаар нь чи ийм биш үү хотын дарганаар ийм ажил хийж штэ тэнд ингээ жижиг бисквитний одоо жигнэмний үйлдвэр нэгдсэн ч гэсэн очиж ингээ ярьж байгаа хгүй өөрөө шууд Мексик хүмүүс энийг ингээ ажилладаг Мексикод Сан Франциско тэдэн мянган хүн одоо оршин суудаг. Тэгээ энэ хүмүүсийн ажлын байрыг ингэж ингэдэг бидний хэсгийг цэвэрлэж хариуцлаа. Бидний хэсгийн гэмт хэргийн гаргалтыг тэдэн хувиар буурууллаа. Энэ хэсгийг бид нар одоо зээлэг ингэж олгох чинь шүү гэд ингээд төрийн бодлого одоо хотын бодлого ингээд юмнууд ингээ хотц чинь өөр энэ эдийн засгаад сэргээх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол ингээл одоо бидний ингээл нэг яасан ч торохгүй л за яг хөө тэр торгуул болон дүрм журмыг мөрдүүлэх гэдэг бол зөв энэ буруу гэж байгаа юм биш. Яагаад гэвэл бид нар энэ нийгэмд ч бас дүрм журмтэй ингээ одоо энэ захирагдах мөрдөх хэвээр зүйлс нь байгаа. Гэхдээ эхлээд бид нар ингээд энэ амьдрах хэрэгтэй шүү дээ. Нийгэм суур бэлэн байх хэрэгтэй шүү. Суур бэлэн байх хэрэгтэй шүү. Биднэрт амьдрах хэрэгтэй байхгүй юу? Биднэрт мөнгө хэрэгтэй байхгүй юу? Биднэрт зарцуулах мөнгө хэрэгтэй байна. Биднэрт боловсралтаа зарцуулах мөнгө хэрэгтэй байна Тэрнээс бол дүнгэж хэрэгцээндээ зарцуулаад дуусчдаг орлоготой бид нар амар олон жил амьдарч байна. Тэгэхээр энэ залуус юунд итгэж амьдрах юм гэдэг юм байгаа байхгүй юу? Тэрэн дээр би яг бас бодсон. Чи нөгөө явж ирээл яг энэ түүхээ ярьсан шүү дээ. Тэнгүүд бид нар ч гэсэн ингээд тэв тэнэх хүмүүс биш шүү дээ. Ингээд зүгээр хол өдөл болчтой хүмүүс биш. Бид нар чинь бас дахиад юм сурмаар байна. Одоо энэ нийгэмдээс гой сайхан амьдрахыг хүсэж шүү дээ. Тэнгүүд би нэг юм бас анзаарсахгүй энэ төрийн тодорхойгүй байдлын засаглалын тодорхойгүй байдал тэгэд ингээ аягүй шудраг босоо шүү дээ ингээ нийгмийн ялгаа бүр энчээ заяа бүр ингээ амар хол тэнгүүд би ном бичээд ч юм уу сошиал дээр одоо ингээ өөрийнхөө одоо үзэж туулсан юм бичээд ч юм уу тодорхой хүрээлэлтэй болсон байна гэхдээ би нэг юм нэвтрэхгүй байна одоо ойлголцохгүй байна ингээ тэнгүүд яасан бэ гэхээр энэ төрд нэг нам хитрхи удаан байгаад тэр нам одоо өөрийнхөө нөгөө хүний нохоо идэхээр өөрийн нохоо идэг гэдэг штеп. Тэр шиг ингээ өөрийнхөө эргэн тойрны хүмүүсийг ингээд өөдөн татаад тэгээ тэр хүмүүс нь ингээ бүр ингээ багшраад нэг аймаг байлаа гэхэд аймаг сая цагаан сараар ингээ нэг хамаатны дэ очсон байхгүй. Тэгсэн чинь тэр хүүхэд ингээ сургуулаа төгссөн аль нам руу орох вэ? Одоо ардын нам руу орчих юм бол ирчил ардчсан нам гарчдаг юм болов уу? Ардчсан нам руу орвол ардын нам дахиад гарчдаг юм болов уу гэж надаас асууж байгаа байхгүй. Тэгвэл аль нам засгалтгаас үл хамааран бид нэр ажиллаа хийгээд хийсэн ажиллагааны цалингаар амьдэрдэг юмраа шүү дээ. Бүгд бүр ингээд нэгдсэн заяа. Тэгээ би яг тэр орон нутгийнхаа сэтгэлгээтэй ирээд хит хит үнтэй уулзахгүй юу? За одоо хүмүүзэтэй жоохон гайгүй болгоё татврынхаа өрийг багасгая. Алин болгонгоо шогнол Монгол хэцүү байнгээ суудгийг ингээд хит хитэн хүнтэй уулздаг байхгүй. Тэгсэн чинь тэр хүмүүст нийгмийг одлоо мэдлэгтэй болгох бид нар ингээд шудрах хэсийг шаардах. Тэгээ бид нар ингээд эдийн засгийн ойлголттой болох тэр юмнууд юу сонирн биш. Зүгээр ингээд ямар нэгэн ажил ярахаар надад ямар ашигтай юм бэ? Ингээ бөөндөө нийлээдтэй ингээд хотын бодлого гэж байгаа шиг бид нар одоо танах байгуулах чи ямар бодлоготой юм бэ? Танах нийгэмдээ юуг сайн болгох гэдэг юм бэ? Тэрэн дээр чи хамтрая. Тэгэд манад ингээ зохих төлбөрийг нь өгчөөл гэж би уулзж байгаа шүү дээ. Мөнгө л хайж байгаа шүү дээ. Яасан юм дээр. Тэнгүүд тэр ингээд ерөөсөө хэрэгтэй байдаггүй. Тэгэхээр ингээд манай ингээ Монголын нийгэм байлаа гэхэд энэ хэсэгт байгаа хүмүүс нь маш их мөнгөтэй, хур мөнгөтэй. Энд байгаа хүмүүс нь аппликейшны зээлтэй хоол ундаа болгоод түрээсээ өгөөд арай гэж дампуурхын наан цалин бууга биждэг. Энэ дунд тэр дундаж давхрах гэж юм аахгүй юу байхгүй юм л. Ер нь маш хэцүү. Яг тодорхой мэрэгжлийн улсууд байна л да. Одоо чадвар нь шууд үнэлэгддэг. Тэгвэл сэтгүүлч хүн өнөөдөр юу чаддаг байвал өндөр үнэлэгдэх юм бэ гэдэг нь тодорхой биш шүү дээ. Тэнгүүд ингээ бүх зүйл төрөөс хамааралтай болсон магаад л стресстэй тийм. За төр сонирхгүй бай гэж одоо үзлээ шүү дээ. Сая бараг хагас жилөө. Сая нэг улс төрийн нэг тэрийн дунд ороод ядаргаатай санагдаад бас хол байлаа штэ нарын өрөөгөө чийсэнгүү нөгөө нийгэм шүүмжилдэг бичлэг энтрээ чийсэнгүү. Тэнгүүд улам л хумигдаад байгаа сте хүрэл. Улам л хумигдаад байгаа хгүй. Яагаад гэвэл бид нар өөрсдөө ингээд мөнгө нь нэг талдаа цул
нөгөө хэсэг нь энэ талтай байгаа юмаа ингээд өөр хоорондоо солилцож зээлж ингэсээр магаад амь зуух шатанда орсон. Тэгээ маа нийгэм ингээд жигд одоо ингээд нийгмийн давхрагч гэж байхаа болоод зүгээр ингээд баян осны ингээд ялгаан ингээд туйлдаа ингээд хоёр цагтаа хүрээд тэгээд доор нь бид нэр стресстэй дээр нь хүмүүс нь хүн биеийн өмөрөд байгаа байхгүй. Би зүгээр ингээд ажиллаа хийж байгаа байхгүй те. Би шудрах өстө тэмцэж байгаа байхгүй. Нүд энэ болохгүй байна. Гэл нэг чиг рүү ингээд загаал хайчдаг те. Би айгүй шудрах хүн байхгүй юу? Би энэ нэг захын те архитаар сууж та тендер өгдөг ч юм уу те эсвэл ийм шудраг бус юмтай тэмцэх гээд яг өөрчлөх гэсэн чинь энэ намайг ингээд аахгүй гээд бид яг энэ дундаа л ингээд эргэлдээд байгаа. Тэнгүүт яг нөгөө чиний хэлдгээр эрүүл ухаанаар буюу би ийм мэрэгчлэр сургуулаа төгссөн. Би өмнө хийчихлээ. Энэ чадвар туршлага надад байна. Одоо би энэ ажлыг хиймээр байна. Юу нь болохгүй байгаа бэ гэдгийг л бид нэр ингэж шаардах. Тэр стандартыг нэхэх. Одоо тэр нэг систем иргэдэг штеп. Тэр цусны эргэлтийг л нэхэх ёстой байна гэдэг дүгнэлтэнд л хүрсэн. Тийм. Тэгээд сая би тэгэл ингээ явахтаа л одоо би ч ингээл эх оронд амар хайртай штеп. Дэс тэгэл өөр улс орноор очил ингээл тийм улс орн эх орноо муулаад ингээл тэндээ амьдрч амьдралаа болгох чи гэж бол бодохгүй. Тэгэхэд би зүгээр яг одоо боцохгүй Америк ч н одоо жишээ нь дэлхийн одоо хамгийн номер 1 гүрэн байна те тэр систем одоо буюу нийгмийн тэр систем хүн зүгээр л ажиллалаа л хийгээд татвараа төлжөл авал одоо толгоо өвдөхгүйгээр ажиллаж амьдарч болох тэр нийгмийн системийг одоо эдгээр хэрхэн бүтээсэн юм бэ л гэж бодож байгаа хгүй. Тэгээд энэ хугацаанд тэр хугацаанд зүгээр ажиллаж байхад мэдээж ингээд тэнд 40 жил ингээл амьдрал те зөндөлаг мэрэгчлэр сурчаал энэ дээрэл төрийн албанд ажиллал ингээл нийгмээ ингээл гой өөрчлөе гэдээ явж байгаа амар их төрийн албаны залуучууд байдаг те лаг энд сураад ирсэн. Гэхдээ тэд нар бас ингээд ирээд туйлдаад burnout болоод те энэ системийн энэ намын энэ системээс ингээд залхаад буцаж байгааг нь харсан. Энд ирээ бүр тэрэндээ тархи агуулга тэнэг болцсныг харсан. Тэгээд энэ дэс юу бодсон бэхээр яг уу альва нийгмийн систем гэдэг зүйл бүрдэж байгаа тэр замналаараа бид нар явах нь явж байна заяа. Гэхдээ энэ тунд биднэрт ингээд нэг юм эрүүл агаар гэдэг зүйл ус агаарч хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар яг тэр Монгол ардын намын тэр хүмүүсийн хэрүүл зодон донд ороод тэдний ашиг сонирхлын одоо энэ юмд бид нар ингээд золиосонд бид нар ороод тэрэнгүүрээ нийгэм чинь эдийн засаг чинь бидний амьдрал, эрүүл мэнд, залуу нас бүх юм хохироод байгаа байхгүй. Тэгэхийн тулд яах ёстой вэ? Бид нар энэ систем хэрхэн яаж бүрддэг вэ гэдгийг аюул сан ойлгох ёстой юм билээ бид нарт. Өмнө нь болохоор бидэд ингээл хүн зэдэг хийж явах бид нар л чадахгүй байна, бид нар л ойлгохгүй байна юм гэдэг чи учиртай юм гэж боддог гэсэн бохгүй юу? Бид нар л ойлгохгүй байна гэж бод. Бид нар л илүү лаг болчих юм бол болно гэж боддог. Яг болно зөө. Даваа шарлуулаад ингээд нөгөө шинхэн доодхон оргоод хэлчихлээ. Яг зөвхөн өөрөө тэжээгээл ингээл амьдрч болно шүү дээ. Асуудалгүй. Болно. Тэгэхдээ ийм нэг даалт стресс байгаа сте нийгмийн амар хэцүү. Энд нэг юм байгаад байгаа хэрэгтэй. Одоо ингээд байгаа заяа. Тэр байгаа бид нар ингээд яг бол бид нар хизээч энэ их орноос ингээд дөрвөд алга болохгүй учраас биднэрт энэ их орн болон их оронд юу болоод байгаа гэдэг зүйл хамаатай байхгүй юу? Хамаатай. Өнөөдөр тэгэнгүүтээ тэр Америкт байгаа монголчууд ингээд нөгөө нэг фэйсбүүкээр л ингээд хөвчлэн мэдээлэл авдаг. Тэг гэрийнх нь бас ингээд жоохон бас одоо юу гэх вэ сайн мэдээлэл өгч мэдгүй тэд нар ч бас ингээд фэйсбүүкээс л мэдээлэл авдаг байхгүй юу. Тэнгүүд ингээд яг сүнжээ өмчг санагдсан бэл. Тэгээ би ингээд уулзаал ярьж байгаа байхгүй тэнд байгаа монголчууд таалцж малцаал ярангууд яг нэр харангууд ингээд сүнжээ өмчг санагддаг гинэ тэд нарт. Тэгэл Монгол бүтэхгүй юм шиг санагдаа. Тэгээд нэг 10 жилийн дараа ингээд Монголдо ирж мэрэнгүй амар гоё гэдэг гэж аахгүй. Монголчууд ямар гоё халуун дулаан дотн юм бэ? Бид нар чинь нэрээ ийм гоё арт хүмүүжтэй гэдэг марцсан байж аваад Монгол руугаа буцмаар байна гэдэг юм заяа. Гэхдээ юунаас яж байгаа ч утаа төвчрөл хоёроос. Тэд нар одоо юу гэнтэй очиод цалиныг бас голохгүй байгаа за болгоноо Монголд ингээ асуудал хийдэж байгаа гэсэн боломж бас их байгаа гэж байгаа байхгүй юу? Үнэн тэр бол үнэн заяа. Тэнгүүд тэд нар юунаас яж авахаар хүүхдүүдтэй нийгмээс нь л одоо айж байгаа. Яг бол эрүүл орчин байхгүй. Тэр энэ утаа, стресс, түүчрэнээс л яагаад байгаа байхгүй. Тэгээд ирч чадахгүй. Тэгээд тэр нэг угаасаа аргагүй шүү дээ. Энэ хүүхдүүд өдөр шингөө өглөө оройгөө өвөл зөнгөө ханиаднаас салахгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр хэн ирэхийг үсэх юм. Тэгээд би ингээл амар харамсаж байгаа байхгүй залууныхоо ёо энэ утаа төгжлөөрөө шийдчихсэн. Тэнд миний найз нөхөд байна хайртай хүмүүс байна. Тэд нар ингээ ирчээсээ би эднэртэйгээ хамт ингээ Монголдоо сайхан амьдармаар байгаа байхгүй. Тэгж яхад энэ бүхний асуудлыг 3.5 сая хүнд энэ том үнд газар нутагтай улс орн энэ их байгалийн баялагтай орнд шийдэж болохгүй асуудалч болох байхгүй юу? Эдгээр зүгээр хүсэл л байхгүй байна. Хүсэл нь байсан ч гэсэн эдний энэ систем нь бүр ингээд утгаа алдсан байхгүй юу?
Энэ аалцны торн тий. Утгаа алдаад нэг юм ихгүй хүнд нэг юм ингээд төлийн тушаад байдаг. Яг ийм системд өөрснөө болцсон юм байлээ. Тэгээд ингээд би одоо ертөөсөл эднэрийн буруу юм байна тий. Тэгэхээр энэ аливаа нийгэмд ч угаасаа ингээд Америкт ч гэсэн одоо юу гэх юм тий барууны зүүнний намууд байна тий ингээд мужаараа ингээд тэрнгүүрээ ингээд өөр өөрсдийн үзэл баримтлаа тэнд ингээд тэд нар бол ингээд өөрсдийнх нь үзэл улс төрийн үзэл баримтлал амар чанга тий тэрнээсээ болол ингээд мужаараа дүүргээрэл ингээд одоо муталцдаг тий ингээд сонгуул монголч амар юм болдог шүү дээ тийм юм байгаа байхгүй юу энэ бол аливаа нийгэмд байдаг л асуудал би ан ман гэж мууд хамаагүй тий энэ гэхдээ буруу систем өгсрээд байгаа байхгүй юу тэгэхээр би ингээд бодохгүй юу дараа нь за тэгвэл яах ёстой гэж бодсон заяа. Тэнгүүд за альва нийгэмд одоо манайх чи парламентын засаглалтай тий арчилсан улсаа ингээд энэ улс орнд тэгвэл биднэрт хамгаалж авах хэрэгтэй зүйл юу юм тий дараалал нь юу юм тий энэ зөв систем нь юу юм гэж ингээд бодож байгаа байхгүй бид нар өрдөөсөө тэгжэл сэтгэх хэрэгтэй юм лээ тэгвэл энэ зөв системийг яаж ингэж өгсрахын тулд хэн нь ямар толгойтой юм тий хэн нь хэнийгээ ажиглаж харж ээдийн тэгээд одоо жишээ нь одоо авилгал бидний нийгэмд амирхцсан болчиход байна шүү дээ тий авилгалыг байхгүй болохын тулд яаж ингэж одоо тэр тухайн албан тушаалтны одоо эрх мэдлийг мухарлах хэвтэй хин хинийгээ хянжих хэвтэй энэ улс энэ тэр системийг чинь босод улс орнд бүтээсэн байгаа байхгүй юу тэр загварыг бид авчрах те авчрах гэдэг юм байдаг шүү дээ энэ чинь нэг тэмүүжин гiş амирх яриад байдаг те одоо нөгөө Германы үндсэн хуулийг бид нар авч ирсэн одоо энэний нисхийг сайжруулна гэл тий түнгүүд АТК жишээ нь одоо энэ дээр ингээд одоо жишээ нь энэ хуулийн одоо юм асуудал нь гараад байна ч юм уу тий эсвэл шүүхтэр одоо асуудал ингэж гараад байна тэхийн тулд бусад улс орнд ингээд нөгөө энийгээ хямдаг учраас одоо ингээд авилгалын юу айгу баг байдаг гэдэг ч юм уу тий энэ зөв системүүдийг л бид нар одоо шаардах хэрэгтэй юм л ер нь бол тэрнээс бол нэг хүн хуулийн төсөл өргөн барайл энэ алаадын талаадын гэж тэднэрт итгэдэг шаардлагагүй ер нь харин тий би одоо хоёулаа нийтлэн нарын өрөөгөө подкаст энэ өрөө улс төрийн одоо болж байгаа процессыг ярина гэж байгаа дээр би ингээд нэг зүйлийг анзаарсан байхгүй юу. Би бас чамаагүй байхгүйд ингээд уншиж байгаа байхгүй юу. Хүн хамгийн сүүлд өөрийгөө голчдөг юм билий. Би мэдэхгүй байгаа юм байна. Би чадахгүй байгаа юм байна. Яа гэвэл улс төрчийн ингээд толгой хэрэгтэй ярьдаг шүү дээ. Чи баска бод гэж ахалтай ингээд маш сайн ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Ингээд сүүлдээ ингээд биднийг зүгээр хүмүүсийг стресс түлээд ийн баг бүх юм хэвийн нийгэм хөгжөөд мега туслууд хөдлөөд явж байхад гэд Монгол улс яг болгож байхад чи ингээд залуу хүн бийж юм тэнэг үж болохгүй гэдэг тарих угаалтанд би айгүй олон орсон байхгүй. Тэнгүүд хүн шууд хамаг юм хумаад энэ хуучны ном зохиол юу вэ тэрийг уншия тий. Энэ бичиг цагаан дээр хараар юугээ биччихсэн байдгийг бэ гэж уншаал ингээд үзэж байгаа байхгүй. Тэнгүүд тийч ингээд бүх хууль байна уу манай улсч одоо ямар ч хууль байдгийг ямар ч их тогтоол захирамж байдгийг тий. Тэр болгоныг ингээд унших юм бол бэлээ. Зүгээр тэр мөрдөгддөггүй юм билээ. Тэнгүүд би хүмүүст нэг л зүйлийг ингээд муу санаанда бодооч гэж уриалмаар санагдсан байхгүй. Татварыг бууруулнаа байхгүй тий. Бууруулчихлаа, бууруулсан биш. Ирээдүйн цаг дээр. Би турнаа гэж чадна шүү дээ тий. Би 26 он гэд турнаа гэж синхэлцээд иж болно үстэй би. Тэгсэн ирнэ ингээд хүн намайг турж нөгөө байнга хянахгүй шүү дээ. Яг би хийн дээ би юу юм. Яг тэр шиг тэнцээ нэг гишүүн ч юм уу нэг сайд ч юм уу гарч ирэл татварыг бууруулнаа. Ингээд автобус оруулж ирээд төвжирлгүй болгоно. Энэ төвшил хэрэгчээр ийм болно. Төрийн албаагчдыг амраадаг болно. Төрийн албаагчдын ачаал нь багаснаа. Дандаа дандаа ирээдүйн цаг дээр хийс ажил юусоо байхгүй. Чи одоо ингээд төрийн албаны ингээд гов сайтууд байна шүү дээ. Тэд рүү ороо хараараа заяа. Засгийн газрын мэдээллүүдийг хараарай. 3 дахь өдөр болгон засгийн газрын хуралдаан болж байгаа тийм үү? Заримдаа ээлжид бусаар хуралдаж байгаа. Тэрний шийдвэрүүд ингээд гардаг шүү дээ. Засаг эмэн дээр тэрийг чи уншаарай заяа. Дандаа ирээдүйн цаг дээр. Тэгээ тэр албан мэдээ рүү нөрөхөр ямар ч тоо байхгүй. Ямар ч юм тодорхой факт байхгүй. Одоо ингээд ийм байсан үнийг те буулгахын тулд энэ хүмүүс ийм ажил хийгээд ийм болсон байна. Гэхдээ энэ дээрээс үндэслээд 2 сарын дараа ч юм уу одоо ийм болж магадгүй энэ төр гэхвэл бас хүнд бууж байгаа хгүй. Тэнгүүд өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас чинь хоньны махыг 12,000, үхрийн махыг 15,000 дээр үнийг нь барина гэж хөдөө аж ахуйн сайжин хэлчихэж байгаа хгүй. Яаж? Бид нар 35,000-аар авч идчихэж байгаа шүү дээ тий. Уучлаарай зарим тохиолдолд толгой чанж идчихэж байгаа шүү дээ. Өөрөө дуртай ч гэсэндээ яг үндэ мах нь үнэтэй болохоор гороож байгаа шүү дээ. Тэнгүүд тийч хөдөө аж ахуйн сайд нь 12,000 болгоно, 15,000 болгоно. Тэнгүүд ингээд зах дээр чинь ингээд зарим мах хямдхан байгаа тийм үү.
Бид нар нэг жоохон сав баглаа боодлоо ороод нэг жоохон стандарт юм руу н оруулах хэрэг даблдж байгаа тийм үү. Тэгэхээр тэр амьдрал дээр хийг мэдгүйгээр наа нэ ноо гэж хүмүүс яриад байгаа байхгүй. Одоо ингээд засаглалын бүх институтуудыг гэж ярьж байгаа. Одоо энэ бүх төрийн байгууллагууд тий одоо энэ 33 агентлагууд бүгд ирээдүйн цаг дээр хүүхдийн эрхийг хамгаалдаг болно. Хүүхдийг эрүүл аюулгүй орчинд тэгж амраана. А тэнгуүдээ ингээд юу магадгүй ч юм уу нэг жоохон ингээд бодиттой юм шиг мэдээллүүд нь дандаа юм нэмэгдэж магадгүй магадлалтай байна. 3 сарын дараа тий Ираны дайн Туркээр дамжиж Монголд орж ирэхэд дизелийн түлш дахин нэмэгдэж магадгүй гэв энэ төр гээд. Тэгэхээр энэ мэдээнүүдийн доор иргэд аягүй хөмдөжээд байхгүй. Буулгаач ингэж идэж ингээл 100 200 коммент тий. Яг тэр хүнд өөрийгөө илэрхийлэх боломжтой тэр фэйсбુક руу ороод коммент бичээд нэг ч гэсэн үйлдэл хийчлээ гэж өөрийгөө бодож штэ. Тэгэнгүүт тэр ирээдүйн цаг дээр бичиж байгаа, ирээдүйн цаг дээр их юм ярьж байгаа тэр хүмүүсийг анзаараач. Хин байн гарч ирэх техник ингэж яриад байгааг хараач. Тэ? Ингээ юм хийхгүйний сэтгүүлчнэр таарахаар шууд ингээл тэ. Өө тэгж байгаа ингэнэ. Тэр үйлдвэрээ барина. Ашиглалтанд орно гэлээдэг. Тэгээ нөгөөд нь ажил нь ямар явж байгаа юм? Тэр ажлыг нь хийж байгаа юм? Тэр ажлыг нь хийсэн монгол хүмүүс нь цалингаа авж байгаа мó, аваагүй мó? Тэ? Тэр ажлыг нь тэр үйлдвэрт нь ажиллаж исэн хүн нас барсан юм уу, бараагүй мó? Одоо хөдөлмөрийн аюулгүй байдал нь байгаа мó, гүм үү? Юу ч байхгүй. Тэгэхээр би зүгээр нэгэнт энэ подкаст одоо энэ микрофоноор би юм яриад олон нийт рүү цацгаж байгаагийнх энэ ирээдүйн цаг дээр хин их юм яриад ийна. Тэрийг нь анзаараач. Би энийг хичлээ те. Энэ хараа би юм хичлээ. Сайн мууг нь хилээд өгөөч. Дутагдaltaй талыг нь засаад илүү сайжруулад явъя гэж байгаа хүн хин вэ наа. Тэ? Одоо чинь би нэг ингэ 50-ны хяналтын тухай хууль дээр ярмаар байгаа байхгүй. Би ингэ хууль зүйн нөгөө нэг байнгын орооны бүлгийн хурлыг ингэ байнгын орооны хурлыг үздэг байхгүй. Ингээд хуулиудаа ингэ хойшлуулад байдаг. За чинь засаг өөрчлөгдсөн чинь хууль зүйн шин сайд нь мэдээлэлтэй танилцаж амжаагүйгээд хард амтны хуулийг ингээд юу яатсан. Хойшлуулсан. Тэнгүүдээ 50-ны алтын тухай хуулийг бол одоо ингээд бүтэн жил ингээд босхын давуулахгүй явуулчлаа шүү дээ. Тэр хүмүүс болохоор юу хийж байгаа мэдээд нөгөөдгөө бүрхийг ямар сандын номын баяр дээр асар гаргах хуулийн төслөө танилцуулж байна. Энэ арай аргаа барцсан уу тий. Тэгэхээр ирээдүйн цаг дээр ярьж байгаа нь хэн бэ? Тоо ярьж байгаа нь хэн бэ? Яг бодит амьдрал мэдж байгаа нь хэн бэ? Харин зүгээр хүмүүсийг маргалдуулаад хүний нэр хэлж агаад тэр хүний гэр бүл ор хүнжил те хувийн асуудлыг яриад байгаа нь хэн бэ гэдгийг эрүүл ухаанаар ялгаж салгаач. Хэрвээ тэгэх юм бол бидний нөгөө ийм юуг ороо бусгаа ийм үе самунд одоо үүмээс самуунтай ийм хаана юу болоод байгааг мэддэхгүй байдал одоо баг ч гэсэн цэгцэрх юм болов гэдэг дүнэлтэнд би бас нэг сарын хугацаанд хүрсэн. Ер нь бол тэгээд аливаа улс орн чинь эдийн засаг нь одоо тий сайжраад ард иргэд нь орлоготой байгаад тий бизнес эрхлээд хүмүүс нь мөнгөтэй байж тэгээ ирээдүйдээ ихтгэлтэй тэгээд бид нэр олж байгаа орлогоороо өөрсдийнхөө ирээдүйг санхүүжүүлдэг боловсралтай баймаар энэ жилдээ 1-2 удаа аялмаар байна тий энэ утаагүй амьдарч байгаа орчин нийгэм маань эрүүл тий бид нэр ингээ хангалттай төрийн үйлчилгээг авч чаддаг ийм л зүйлийг хүсэж байгаа болохоос бид нар одоо юу гэх юм тий тэхийн тулд яах юм бэ тий энэ бүхний чинь бүрдүүлэхийн тулд л төр байгаад шүү дээ тий. Бид нар татвартлууд шүү дээ. Тэгэнгүүт төр яах ёстой хөр энэ дундор зохицуулалт хийх ёстой. Ер нь бол тэгэхээр яах ёстой хөр биднэрт байгалийн баялаг байна уу байна тий. Тэгээд жишээ нь тэрийг одоо төр одоо тий зохицуулалт хийгээд ингээд зарах өөрөх тий. Одоо яаж ингээд эдийн засгийн эргэлтэнд оруулах юм, яаж ашигтай байх юм, яаж өнөөдөр төсвөө илүү их мөнгөтэй болгох юм. Төсөв мөнгөтэй болчих юм бол улсын одоо олон төслүүд зарлагдаа тий ажлын байраар хангагдаад айл өрх гэрүүд одоо мөнгөтэй болох гэдэг шүү дээ тий. Тэгэх юм бол мөнгөтэй болчих юм бол 5 төгрөг хадгалах гэдэг шүү дээ тий. Тийм ердөөсөө иймэрхүү л нэг юм маш энгийн зүйлс байгаа байхгүй. Тэгээ энийг ингээд бид нэр сүлдө бүр ингээд ойлгохоо болтлоо бүр ингээд маанраад тий. Тэгэд Монголд яг эрүүл харуул ухаантай ингээд юмсыг ойлгож байгаа энэ бүхнийг тайлбарлаж байгаа тий ингээд хийж байгаа хүмүүс байгаа. Тэднэр нь болохоор яаж байгаа туйлдаад байна. Дээрэс нь хэлж байгаа үгс нь хүмүүс нь юм хүнд хүрэхгүй байна ч юм уу ийм асуудал байгаа байхгүй. Монголд ховж ивэл амар яваад байна гэдэг ч юм уу тий. Гэхдээ мэдээж бас яг ингээд хийсэн контентын үнэлдэг тий энэ зүйлийг ойлгуулах гад ингээд хичээгээд байгаа нийгмийг ингээ гоё тий мэдлэгтэй болж ш бид нар энэ болгонд хяналт тавих боломжтой байхгүй. Яаж ч юу болоод байгааг ойлгох хэрэгтэй. Ойлгож ш бид нар хяналт тавина. Тэгэхгүй бол хайж өгсөн чулуу болгонд нь тий хэрэлдэл явна гэсэн үг. Тэгэхээр би өөртөөсөө яаж явахаар би энэ подкаст дээр яг тэр нюансуудыг л дандаа тайлбарлая гэж бодож байна. Яг юу болоод байгаа юм, яагаад байгаа юм. Ер нь ямар байх хэвээр бусад улс орнд ямар байдгийг гэдгийг л одоо тайлбарламаар байна. Ер нь бол цаашдаа хийгээ хойлоос айгүй их юм сурна шүү дээ. Давхар тэрийг ирж хайж. Би ингээд сая ингээд бодоолоход заяа.
ингээл би одоо жишээ нь ингээд эдийн засаг хямарчин гэдэг нэг айц хүмүүст ингээд байгаад штэ тий. Тэгнээс болоод эдийн засаг ингээд одоо агшиж штэ. Ингээд хүмүүс мөнгө аа ингээл тий жоохон ингээл 5-3 төгрөг одоо бизнес хий гэж бодож исэн 50 сая төгрөг байсан бол тэрийгээ за болиё доо гэж ч юм уу тий бодож юм гэдэг ч юм уу. Тим юм байгаа хгүй. Тэг тусмаа яаж байгаа гэхээр ердөөсөө дундаж давхрал шахагдана. Залуучууд ирээдүйд итгэлгүй болгон дундаж давхрын яхаа ядуусрал болно. Тэгээд тэд нар чи хизээж одоо тэр ядуурлаасаа гарч ирэх юм тий. Энд чинь энэ цикл нь хэр удаан үргэлжлэх юм гэдэг мэдэхгүй байхгүй. Тэгэхээр бид нарт яах ёстой вөхөр дахин дахиад тодорхой байдал хэрэгтэй. Эдийн засаг үнэхээр хямрах гэдэг юм уу? Юу болоод байгаа. Яг хөө ингээд тэрийг ингээд эдийн засаг ойлголттой хүмүүс харж байгаа юм л да 2025 онд юу гэх юм те Монгол улсын эдийн засаг одоо тэдэн хувиар өсчээ. Энэ ингээд яаж байгаа юм. Тэгээд тэрийг ингээд за яагаад өссөн гэх юм бол зэвсийн орлого ч юм уу те оюу толгойн зэвсийн орлого ингээд Монгол улсын төсөвт ингээд ихэнх хувийг бүрдүүлсэн байна ч гэдэг ч юм уу. Тэгээд ийм юмнууд байна шүү дээ те. Тэнгүүд энэ нь өөрөө ингээд жоох нөгөө юм юу гэдэг лээ хэврэг тий хэврэг жоохон эдийн засаг гэсэн үг л тий Тэнгүүд энийг яаж байгаа гэхээр ингээд нөгөө ийм юм байлаа. Одоо тэгээд энийг тэр улс төрчид ч мэдэхгүй ш мэдчаа тий ингээд томчууд нь одоо шийдвэр гаргагч нар мэдэхгүй ш мэдчаа хэврэг эдийн засаг нэ за тэгвэл бид нарт үйлдвэрлэх хэрэгтэй жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлье гэл тий тэгвэл жижиг дунд үйлдвэрлэлийн зээлмэл битүү авилгал тий тэгээд ингээд дундуураа тараагаад ингээд хамгийн амар ч юм уу тий одоо хамгийн хэвлэлээр гарч байгаа хүмүүс нь бүгдээр авцсан баг. Тий анх бид нарыг чи санаж байгаа жижиг дунд жидүү сангийн 60 тэрбумын зээлхэл бид нар ч улсаар ангил тий чи санаж байна уу бид нар 60 тэрбум бөхөд бид нар улсаараа гайхдаг гэсэн штэ ямар их мөнгө өстэй жидүү сангтай онцсон байна 60 тэрбум гэл тий 60 тэрбум үстэй тий 60 тэрбумыг ингээд тонцсон байна гэж ярьжсэн чинь 60 тэрбум бид нар чи одоо бид нар хэдийн их найдаар сонсонгоор гайгүй сан тэрбум гайгүй санагдав. Бид нар тийм баян болцсон мó эсвэл юм болцсон. Тэгээ наад эдийн засаг тэллээ гэдэг дээр надад нэг бодлоос байгаа байхгүй. За ингээ улс төрчдийг илдэвлээд байгаа юм тий. Зүгээр ажиллаа хийх гэж байгаа хүмүүсийг ингээд уул нь өөрчлөлт юм хийгээд байгаа юм байна гэл ингээл бас одоо юу гэдгийг эвтэй талаас нь хүмүүс бас харах гэж бодсон шүү дээ. Бас тийм амар сөрөгтсөн бүх юмыг харааж доромжлохтой тулцсан эргүү юм гэж байхгүй шүү дээ. Тэгээд ингээ харахаар ингээд эдийн засгийн тэлээд байгаа юм байна. Манай улс мөнгөтэй болж байгаа юм байна. Тэ ямар ч байсан ингээд улсын сүв батлагдж байгаа ингээ ерхий ингээ бүх юмыг ингээ харахаар манай эдийн засаг дайггүй яваад байгаа юм шиг тайлбарлаад байгаа байхгүй. Тэгээд ингээ гадуур гудамжаар харахаар нэрэл баахан G63 тий. Баахан ингээл ланд 300. Тэгэл ланд 200 мяа харагдаачих шиг. Тэгээ өөрт нь юу ч байхгүй нөө хүмүүсийн машиныг ор ингээд ялгаж хараад байгаа юм аа хайш. Тэгэл ингээл хүмүүсийн хэрэглээ. Тэгээ одоо ингээд таньдаг хүмүүсийн ингээд би намайг танихгүй миний ингээд мэддэг хардаг хүмүүсийн хэрэглээ мэрлээ ингээд шал өөр болоод хэвчээ тэр хаанаас яаж мөнгө болоод байгаа юм бол гэдэг нь надад байнга сонирмсан байхгүй. Эдийн засаг аягүй даалт. Тэгэд ингээд нэг нэгэндээ яаж ажилдгаа өрөөсөө ингээд яг албагүй л дээ. Хүн бизнесийн нууцыг хүнд хэлэх албагүй. Харин яг бизнес хийгээд байгаа юм уу үгүй мүү гэдэг нь ч тодорхой биш. Тэгэд ингээд мөнгө ингээд эдийн засаг ингээд байгаад хүмүүс юм худалдаж аваад одоо ингээд энэ том машины дэлгүүрүүд дээр чинь захиалга ингээд 100-100-аар нь ингээд те GXR 300 гэхэд ингээд ихний 100 шууд ингээд талах шиг зарагдчих жоохгүй. Би тэрийг хэн аваад байгаа юм бэ? Манай хамаатнууд дунд авч байгаа юм таалга. Миний мэдж байгаа та нарын хамаатан дунд авч байгаа юм таалга тийм үү? За тэгээ бүр ингээд цаашлаад харахаар би бас ингээд амар таг хүн биш шүү дээ. Би чим зөндөө олон хүн тань тийм үү? Тэгээ тэр дунд бас тэгээд алаад байгаа юм та алга. Тэгээ тэр эдийн засгийн эргэлт тэр их мөнгөний гүйлгээ тэр их мөнгө аваад байгаа 4-500 сая төгрөгийг ямар арга барилаар хэн олоод байгаа юм бэ гэдэг айгүй сонирн байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо ингээд Facebook-ийн халтрууд гэдэг ч юм уу тий. Юу гэдгийг талбай дээр ингээд цаас хайрцаг ингээд бариа зогсдог чийдтэй мэдтэй гэдэг ч юм уу гарууттай таарна. Тэнгүү тэр одоо ингээд яаж тэр хүмүүс эдийн засгийн нийлэл эргэлтэн дунд байгаа хүн байгаа байхгүй хэрэглээ. Тэгвэл та юу хийдийм бэ гингүүд ингээд баг ууралж муурлахаар тий. Тэр бид нар эдийн засаг өсөөдийнэ бүхэн болоод ийна гэдгийн хажуу дээр эргэн үний амьдралд юу болоод байгаа юм бэ? Тэг бид нар баг хагас хүмүүсэнд амрахгүй л ажилтдаг үсттэй. Тэгэд юу болж долоож байгаа юм тий. Долоох нь битгий бид нар өндөр ингээд цалингаа тавих системээ зөв тавья гэд те ингээд хүмүүстэй уулзаад ингээ айгүй зөвөр ажиллая гэд ингээд болж өгөхгүй байгаас те ил мэдээлэл байхгүй хаана юу байгаа нь мэддэхгүй. Тэгэхээр ингээд эдийн засаг тэллээ гэж худлаа ярихаа улс төрчид нэгдүгээрт болох хэрэгтэй. Хоёрдугаарт одоо иргэд энэ өвдөлтөө бас хэлэх хэрэгтэй. Хаана өсөд байгаа юм бэ те өнөөдөр ингээд тэр ерхий сайдын явах зөндөл олон хүмүүс ярьсан мэлж би 680 мянган төгрөг тэтгүүртэй нэг бүтэн хонь авч өрөхгүй байна гэд. Тэг энэ бодит байдал. Тэгэд хаана эдийн засаг ингээд яваад байгаа юм. Тэгэд бүх улс төрчид хулгайчтай тэмцээд байгаа юм бол хулгайч нь хаана байгаа юм бэ гэдгийг. Тэгэд тэр нь ингээд их барьж байгаа барихгүйгээр дахиад нөгөө нэг тамийн тоогооны үлгэр шиг нийгэм дотор ингээд иргэд байгаа байхгүй. Ийм л юм байл л да нөгөө аливаа нийгэмд одоо чинь Америкийн нийгэмд бас юм байгаа байхгүй нөгөө нэг дундаж давхаргал нийгмийг чирж явдаг.
татвар төлөгч нар тэд нар яг хамгийн өндөр татвараа төлдөг те төсвийн орлогыг одоо бүрдүүлдэг ч юм уу байгаа. Нэг бол амар баячууд одоо татвар төлдөхгүй ер нь бол цухтаадаг. Татвараас ингээд байж болох бүх төрлөөр цухтаадаг. Нэг бол ингээд одоо хамгийн ядуу хэсэг нь ч юм уу те тэд нар ингээд татвар төлдөхгүй юм байгаа байхгүй. Тэнгүүд яг дундаж давхарч ирдэг. Тэрэнд нь одоо бид нэр орчиж байгаа байхгүй те ингээд яг нийгмийн татгалаа төлөвлөл ингээд үр зээлтэй яваал те ингээд явж байгаа. Тэгээ бас нөгөө хоёрдугаар бас даалт эдийн засаг Монголд амир хөн л да нөгөө нэг татвар төлдөхгүй бизнесүүд болно те ингээд ийм юмнууд зөндөө байхгүй. Сая яраараа би яг тэрийг л хэлээд байгаа байхгүй. Даалт эдийн засаг нь асар ингээд бүр дараагийн түвшинд гараад хөгжчихсэн. Хуульчлаа чи гаргаж ирээч те. Би нөгөө эдийн засгийн хямралын тухай уншиж байхад нөгөө жишээ нь тэр дэлхийн одоо нөгөө эдийн засгийн хямралын үед одоо 2008 онд тэр нөгөө амар том хямралууд ингээ эхэлж байгаа үе биш те. Тэр эдийн засгийн хямралын үед болохоор яаж ясэхээр бусад улс орнууд яаж эдийн засгийн хямралаас гарч ирсэн тэр даалт эдийн засгийг гаргаж ирж те орлогыг бүрдүүлж ирсэн гэдэргээл түүхүүд байдаг юм байл л те. Монголд одоо жишээ нь бол энэ миний одоо ингээд те хин хизээ ажил болох юм. Өөний нөгөө нөөт чинь энэ даалт эдийн засгийг гаргаж ирэх бас нэг өвшүүргэн байгаа хгүй. Дүнгүүд одоо ингээд байгаа шүү те. Нөгөө байгууллагаар одоо сая хоёлаа memory card авах те. Нөөттэй авал 55, нөөтгүй авал 50 гэчихэж байгаа хгүй те. Буцаад арга нэрсэн. Бүр ингээд арган дараагийн шатанд гарцсан. Тэгэнгүүт тэрийг шийдэх арга замыг л бид нэр бодлого, төрийн бодлого гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэр төрийн бодлогыг хэн гаргах вэ гэхээр өвдмөр түүх ярьсан хүн биш те. Сайн ярьдаг нь биш. Эсвэл одоо сайн эцэгийн хүүхэд болж төрсэн хүн биш. Олон гадаадаар явсан гадаадд сургууль төгссөн хүн биш. Толгой нь тэр асуудлыг шийдэхээр ажиллаж чаддаг хүн л тэр бодлогыг гаргамаар байгаа байхгүй. Одоо ингээд харахаар энэ төрд ингээд янз янзын албан тушаалууд байна шүү дээ. Одоо консул гэдэг ч юм уу, эсвэл энэ зөндөө олон тамгын газрууд байна. Тэрний дараагаар энэ трийг харахаар яг ургийн мод босоод ирдэг юм байл л дээ. Тэгэхээр бид өөрсдөө энэ амьдрах байгаа бидний цаг хугацаа хязгаарлагдсан л шүү дээ. Одоо амьдрмаар байна гэдэг шиг. Тэр шиг цаг хугацаа хязгаарлагдмал байхад нэг 60 жил амьдрсан чинь тэр амьдралынх нь юуг нэг хинч хамаагүй хитэн гар дарга нь олж гарч ирж агаад тэ ямар ч ингээд бодоогүй ухаалаг бус шийдвэр гаргаад өрн таран хийгээ тэр хүн хүчүүл хайр мэдтэй тий. Тэгэхээр энэ төрд хэн сууж байгаа вэ? Хэн бидний татварын мөнгийг зарцуулж байгаа вэ? Бидний хэдэн цагт ажилдаа ирэх, ажилдаа явах, бидний хэдэн төгрөгийн татвар төлөхийг хэн шийдэж байгаа вэ гэдэг дээр бид нэр хүссэн хүсээгүй хяналт тавих хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэрнээс чи дээрийн хүслэл юу гэдгийг өөртөө дараа болохгүй бол тий амар тасаг хэрэглээтэй болох гэж ингэ суугаад байгаа юм биш шүү дээ. Зүгээр ажил хийгээд тэр ажлаа үнэлүүлсэн хөдөлмөрөөрөө амьдрмаар байна гэдэг л ийм тойрог яваад байгаа шүү. Ер нь бол тэгээд ийм л юм байлээ. Одоо нэг тий энэ Монгол улсын төрийн бүтц сэтрийг хангацсан юм билээ. Би ердөөсөл тийм бодолтой болсон чинь. Яаж байгаа вэхээр засгийн газарт одоо юу гэдэг төрийн өмчөд компани төгөхгүй гэдэг шүү дээ. Төрийн өмчөд компани ашиг олдохгүй тий ингээд дандаа хасахтай гардаг компаниуд одоо байгаа л байна. Одоо наацхан тэрийг зөрөгтэй болгоо хувьчилчихгүй байхгүй тий. Өнөөдөр хувийн хвшил өнөөдөр энэ эдийн засгийж авч явж штэ. Эдийн засгийн одоо тий 80% барыг хувийн хвшил авч явдаг гэсэн шүү. Би нэг тийм судалгаа унших шиг болсон. За буруу ч юм уу гэхдээ ямар ч гэсэн тийм заяа. Одоо тэгмүүд авир ажилтай нэг нь чигснэ мангар ийм урт комент чинь шүү дээ. За яах вэ тэгэл ядаж юм судалж байвал нэг ч гэсэн сайн л шүү дээ. Тийм байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд энэ төрийн өмчөд компаниудыг одоо хувьчлахаас ахуулаа тий энэ даалт эдийн засгийг гаргаж ирэх тэгэд энэ төрийн одоо анхар бүтцийг байхгүй болгох төр зөвхөн одоо тэг зохицуултыг л хийх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд бид нарт энэ эдийн засгийг чөлөөлж өгөх хэрэгтэй байна. Жинхэнэ ажил хөдөлмөр байна. Чөлөөлж өгөх хэрэгтэй байна. Тэ жинхнээсээ бид нар хөдөлмөрлмөр байна. Хөдөлмөрлснөөрөө бид нар ингээ орлого олтмоор байна гэх ердөөсөө л ийм л асуудал байна. Тэгэхээр ердөөсөө хэдүүлээ цаашдаа явах вэ гэхээр энэ төрийн одоо энэ танхар бүтцийг одоо тэ ингээ багасгахын тулд хаана юу болох гээд байгаа юм тэ ямар шийдвэрүүд томилгоонууд яваад байгаа юм. Цаашдаа ингээд бидний эдийн засгийг сэргээх хэд нар юу авч байгаа юм. Эдийн засаг сэргэж гэж байгаа боловч угаасаа сэргэн штэ. Яагаад гэвэл бид нар тийм их нөөц баялагтай юм чинь. Тэгээ тэрийн зүгээр ингээд одоо юу гэх юм геополитикийн бусад улс орнууд одоо хятад ч юм уу те бидний хамгийн одоо экспортын одоо хамаг орлогыг бүрдүүлж байгаа хятад улс ч юм уу те авч байгаа тэд нартэй нэг гайгүй харилцаатай байснараа зарж байгаа ч юм уу эсвэл ойдлогын төсөл хөдөлснөөрөө ч юм уу те ингээд жисийн олборлолт нэгсэн явж эхэлснээрээ ч юм уу бүрдэж байгаа тэр орлогыг эдгээр 90 сандаа нэг амар байн бүтээгээд байгаа юм биш байхгүй юу. Эдгээр хэрвээ үнэхээр юу гэх юм те үйлдвэрлэл болон жижиг дунд үйлдвэрлэлээр ихсээ те Монгол улсад үйлдвэрлэл ингээд хөгжөөд тэрэнгүүрээ эдийн засаг тэлжсэн бол залуу ташин шүү дээ тийм үстэй тийм
юм байхгүй, тэр зохицуулалт байхгүй. Одоо хүртэл бүх компаниуд татварын дарамттай энэ хаалгаа хааж ийн. Тэгэл одоо хэдэн мянган байгууллагуудын дансыг нээлээ гэсэн тэр нь ингээл хэрэгцсэн ч юм алах ч юм уу те. Эгдээ тэгээ нөгөө татварыг нь буцаагаад аваад одоо хүмүүс нөгөө дансаа нийлгэнгүүтээ татвар төлсөн юм шиг юм л та. Тэгэл тэр нь эсрэгээрээ амжилт шиг те. Гэхдээ тэр хүмүүс тэр дансыг хаалгаж байна гэдэг чи өөрөө ямар асуудал тэнцээ байгаа вэ гэдэг бас нэг асуулт гарч ирнэ шүү дээ. Төрөний нөгөө төр данхгүй байна гэдэг тэр нэг юм хэлээ ок. Нөгөө сая би Монгол банкын гэсэн аахгүй хэдэн ажилтнаа цомготгож 140 хэдэн тэрбум төгрөгийн мөнгийг хэмнэлээгээд тэгээд яагаад авсан тий. Ингээд халжиж болох юм байсан бол яагаад авсан? Яагаад 140 хэдэн тэрбум төгрөг өгөөд исэн тий. Тэгээ бүр нөгөө талаасаа нэг гонхтой санагдсан юм нь нөгөө нэг зүгээр мэйл шалгадаг нэг ингээ гадаадаас ингээ төгсж ирээ CV-гээ бүрдүүлж байгаа бидний үеийн ичдэггүй залуучууд зөндөө байдаг штеп. Тэд нар халагдахгүй. Тэр коридорыг тоос шороогүй болдог үйлчлэгч хичнээр халагдсан хэд хэдэн кейс би мэднэ байхгүй. Одоо ингээ 5 үйлчлэгч байсан чинь 2-ыг талцсан ч юм уу тий. Тэгээ нөгөө 3 нь илүү их нуруу нүвтнүүл гэсэн үг штеп. 5 л бол одоо яах вэ? Давхар нь хуваагаад тэр шалыг угаагаад тэрийг тэр одоо төрийн тэр дараа халахдаа аль метр квадратыг энэ хүмүүс яаж цэвэрлж ийн гэдгийг ингээд хараад шийдвэр гаргасан болов уу гэдэг дээр чинь би эргэлзэж байгаа байхгүй. Тэгэнгүүт зүгээр нэг мэйл бичээд хариулаад уулзалтан дээр дагаж яваад тий одоо манай энэ хурал форум утгаа алдсан юм руу ямар олон дарга явдаг үлээ тий ямар олон орлогчтой үлээ. Тэр нөгөө чадваргүй бүтээмжгүй хүмүүсээ хаалгээд байгаа болохоос биш өнөөдөр энэ тоосыг арчих юм бол Монголд зөндөө хэрэгтэй байхгүй. Угсаа манай улс амир хэрэгтэй шүү дээ тий угаах хүмүүс бол хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ингээ үйлчлэгч нарыг халаад зүгээр ингээ хөргий мөрөөрөө ажиллаа хийгээд авсан цалингаа аргтээ зарцуулж байгаа хүмүүсийг нь халчаад яг жинхэнэ хэргийн эзэд тий жинхэнэ тэр голд гогцоо гай болоод байгууллагын уур амьсгалыг эвдээд арх ухаараа хүмүүс рүү агсраад эрүүлдээ хов зөөгөөд байгаа хүмүүсийг халж чадахгүй байгаа нь өөрөө доголдол одоо системийн тэр доголд тахгүй. Тэгээ одоо ингээд зөндөө хүн халсан шүү дээ. Монгол ардын намын сүлжээ. Тэгээ зөндөө олон хүн халсан. Одоо ингээд цомготгол хийнэ гэдэг шүү дээ. Тэр бол хийгээгүй биш хийсэн. Тэгээ мөнгөө хэмсэн гэсэн. Гэхдээ анханасаа тэрийг угсарсан хүн нь хий юм би. Энэ төрийг данхар болгож угсарсан төрийн ирэх барьсан газар нь хий юм би. Одоо намын нэр хүний нэр хэлэхгүйгээр л хүн ингээ бодох хэрэгтэй байхгүй. Бид нэр өөрсдөө энэ толгоогоо жоохон ажилуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй ингээд зөвхөн ингээл энэ ингэсэн мэлж энэ ингэсэн мэлж гэмэргүй шүү дээ тий. Тэгэхээр яг ингээ энэ ирчээрээ хоёлаа яриалах юм бол бас аягүй их юм сурах юм билий. За. Одоо нөгөөг л чухал болтлоо гэдэг шиг. Чухал болтлоо ажил тарлаа. Ер нь бол энэ подкастыг арын өрөөг хийх хүсэл ерөөсөө жил гарангийн турш арилаагүй те 2 жилийн турш юм уу ингээл хийндээ л гэж бодоодсэн. Тэгээ одоо л хийх цаг юм байна л да. Тэгээд ер нь бол залуучуудад яг ямар мэдрэмж төрж байгаа. Тэгээ яг бол бид нар чинь битэр нэгт нь одоо яг Монгол улсын бүх залуучуудыг төлөөлөд байгаа юм байна л. Гэхдээ ер нь бол нийтээр нэг юм мэдрэмж байгаа гэдгийг бид хоёр дамжуулж байна. Тэгээрээс нь бас бүх зүйл ойлгомжгүй тодорхойгүй байна. Энэ байдал биднийг туйлдуулж байна гэдгийг амар одоо энэ подкастаар бас илэрхийлж байна тий. Тэгээд ер нь цаашдаа бол энийг үргэлжлүүлэл одоо явандаа. Ингээд энэ арын өрөө гэдэг подкаст нугасаа яг юм арын өрөөдөөс хов ирж байгаа юм шиг гэсэн үг шүү. Тэгээд их юм хүлээгээд. Харин тэгээ бас нэг юм одоо бүгдээрээ янз янзын салбарт ажиллаж байгаа залуучууд байгаа шүү дээ. Ингээл инженерч гэдэг юм уу те эсвэл дүрслэг хурлын салбарт ч юм уу. Манай чи ингээ нэг салбарын хүртэл дотор нь ялгарладаг муухай үзэл байгаа даа шүү дээ. Тэгээд тэрэндээ тулгардаг асуудлуудыг ингээ бичээд те фактуудаа бичээд болсон явдлаа бичээд байвал битээр цэртлийн юмнуудыг сонирхоод ярьж бас болно шүү дээ. Тэгээд айгүй яг ингээ дэлгэсний цаанаас үзэж байгаа байх. Дэлгэсний цаана нэг хүн дэлгэсний наан одоо би байгаад шүү дээ. Тэнгүүд битээр арай илүү юм мэддэгтэй ч юм уу лагтаа ч юм уу те эсвэл Монгол улсыг өөрчлөх гээд байгаа даа биш. Үнэхээр багтраад энийг хийх цаг нь болцсон байна гэд бид нар ингээд ярилцаж айгүй их юм нөгөө ярилцаж хилцэж зөв өнцгөө олох юм билэ. Тэгээ тэрний тулд хийж байгаа гэдгээ дахин хэлье. Тэгээ ер нь энийг тайлбарлах шаардлагагүй л дээ. Зүгээр ямар нэг юм хийсэн хүн дандаа хил аванд ороод сошиалор балбуулаад байгаа болохоор бид нар хүссэн үсээгүй юм айцтай болцсон юм шиг байна. Хийж байгаа юм тайлбарлаа л дээ. Тэрний тал гэхүйдээ торолч хийж байгаа шиг ямар хэцүү вэ. За тари. Аа. За тэгээ дараагийн дугаараараа уулзцгаая. Баяр таа. Шулууг хэлэхэд секси биш байсан. Маш амаргүй цаг үед Амаргүй төмөр зам банк холбоог нь эзэгдгий. Хаяа. Ороо. Өдрийн хоолны зардлаас бас зардал гардаг учраас бол одоогоор зээлгүй амьдарч байна. Улс төрийн намыг гэж өөх дүүхээр нь доромжилж болохгүй л дээ. Та бас ярих юм байна ярихгүй юм байна.